За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө видеогоор та нартай мөрөөдөлтөд хүрэх дараагийн алхмыг бол заах болно. За би өмнөх видеогоор та нартай тархинд суулсан эерэг сүрэг програм түүнийг яаж тархинд зөв суулгах вэ? Тэгээд түүнийхээ үр дүнд мөрөөдлөө яаж бодит болгох талаар заасан байгаа. За өнөөдрийнхөө хичээлээр тэгвэл визуализа буюу төсөөлөн бодох энэхүү аргыг ашиглаад техникийг ашиглаад мөрөөдлөө хэрхэн яаж бодит болгох талаар заанаа. За бидний өдөр болгон гаргаж байгаа үг үйлдэлүүдийг маань болохоор бидний далд ухамсар маань гаргаж яадаг юм байна. Өөрөөр хэлэх юм бол 92-оос 96% маань далд ухамсар маань өдөртөж хүний үг үйлдэл бүх зүйлийг бол хийж яадаг. Тэгвэл цөөнх хувь буюу 4-өөс 8% маань тарих гэдэг эрхтэн маань удирдах гаргаж байдаг байх нэ. За тийм учраас бид нар далд ухамсартай аливаа зүйлийг суулгаж чадах юм бол далд ухамсартай тухайн програмыг суулгаж чадах юм бол бид нар мөрөөдлөө бодит болгох өөрийнхөө хүсснээр амьдралаа загварчлах юм боломжтой байд юм байна. За тэгэхээр өнөөдрийн маань гол арга маань болохоор төсөөлөн бодох арга байдаг. Миний хувьд болохоор Оросын албаны улсын эрдэмтдийн сэтгэл зүйчдийн заадаг мастер классуудад суралцаад тэгээд түүнийгээ өөрийнхөө практик амьдралдаа хэрэгжүүлээд тэгээд үр дүн гарсныхаа дараа та нартай бас хуваалцдаг юм онцлогтой байгаа. Ер нь бол би онол ярьдаггүй. Зөвхөн практик арга техникүүдийг энгийн байдлаар та нарт ойлгоход айлуулах юм энгийн байдлаар ойлгуулах, дамжуулахыг бол хүсдэг байгаа. За тэгэхээр энэ удаагийнхаа видеогоор ч гэсэн би та нарт айлуулах энгийн онол ярихгүйгээр хичээлийг бол орж байгаа. За тэгэхээр төсөөлөн бодох гэдэг маань болохоор аливаа зүйлийг бид нар хүүхэд байхаас л аливаа зүйлийг мөрөөдөж төсөөлөн бодож ургуулan бодож явдаг байсан. Харин том хүн болохын хэрээр бид нар тэр мөрөөдөх хүсэл маань багасч улмаар энгийн амьдралаар амьдраад юу ч бодохгүй мөрөөдөхгүй ингэж амьдарч явцдаг. Гэтэл бид нар ууг нь бол яг л хүүхэд шиг гинэн цайлган тэр хүслээрээ бид нар мөрөөдөж байх юм бол бид нарын мөрөөдөл маань биелэхэд илүү ойр байд юм байна. Тэгээ мэдээж хэрэг мөрөөдлөө биелүүлэхэд хүртэл арга техник бол бас хэрэгтэй. Тэгэхээр түүний нэг арга нь болохоор өнөөдрийн зааж байгаа тэр төсөөлөн бодох арга байгаа. За үүний тулд би жишээ аваад тайлбарлая. За жишээлх юм бол та гоё байртай болохыг мөрөөдлөө гэж бодъё. За тэгэх юм бол та зөвхөн тухайн байрныхаа зургийг хараад суух биш 5 мэдрэхүйн эрхтнэрээ дамжуулаад тухайн байрыг бол маш сайн ингэж мөрөөдөх хэрэгтэй байдаг. За тухайлах юм бол би тухайн байрыгаа доторх бүх зүйлийг нь өөрөө тархин дотроо бүр юм төсөөлөөд загварчилсан байх хэрэгтэй. Тэгээд тухайн байран дээр өөрөө амьдарч байгаагаа төсөөлөх хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлэх юм бол тухайн байранд амьдарч байхдаа галтгоо чинь ямар байх юм, та галтгоондоо юу хийж байх юм, таныг хоол хийж явах үед ямар чимээ гарах юм, ямар хувцастай байх юм ингээд бүр гоё ургуулад яг л жоохон хөвчийг ингээд нөгөө мөрөөдөд бүр гоё энд бол ерөөсөө тийм ичих яах зүйл бол байхгүй. Яг л хүүхчийг тавилга чинь ямар өнгөтэй байх юм, та ямар хувцс үнссэн байх юм, таны сэтгэл санаа ямар байх юм, хоолоо хийснийхаа дараа хүүхдүүд чинь яаж орж ирэх юм ч гэдэг юм уу. Яг л ийм байдлаар гоё төсөөлөх хэрэгтэй. Тэгээд мөн тухайн байрыгаа бид нар байрныхаа зургийг бас бид нар өөрийнхөө байнга нүдэндээ ил байлгах хэрэгтэй. Та нар маань Secret буюу нууц гэдэг киног бас үзсэн бах. За тэгээд энэ кинонд бас гардаг мөрөөдлийн альбом, мөрөөдлийн самбар тэгээд төсөөлөн бодох гэд гардаг. Яг тэрийг л бид нар хэрэгжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр тухайн байрыгаа бид нар нүдэрээ эхлээд харна. Нүд гэдэг мэдрэхүй эрхтнэрээ хараад далд ухамсартай. За миний байр, энэ байр бол минийх гэдэг мэдээллийг бол явуулна. Тэгээд түүнийхээ та дотор нь ороод ингээд яваад алхаад явж байгаагаар төсөөлнө. Энэ үед бас таны хөл маань тухайн мэдээллийг танд ингээд би байрны дотроо явж байна гэсэн энэ мэдээллийг бас дамжуулж өгнө. За тэгээд мөн та нөхрөө хүүхдүүдээ өөрийгөө энэ тэнд байгаагаар төсөөлөх гэрийнхаа энэ тухайн байрныхаа энэ тэнд байгаагаар төсөөлөхдөө нөхөр чинь ямар хувцастай байх юм, та ямар сэтгэл зүйтэй байх юм гэдгээрээ төсөөлснөөрөө таны тархинд бас л энэ байранд бид нар амьдарч байна гэсэн мэдээллийг тархинд явуулдаг гэсэн үг.
За тэгээд хамгийн сүүлд нь та өөрийнхөө одоо амаараа би тий хаана гэдэг river garden ч гэдэг юм одоо яг тийм газар одоо тэдэн өрөө байранд амьдардаг гэд өдөр болгон та хэлж явна гэсэн. Ингэснээрээ бас бид нарын даалд ухамсар маань за би яг ийм байранд амьдардаг юм байна гэсэн мэдээллийг хүлээж авдаг байгаа. За энэ мэдчлэн бид нар 5 метр хүн эргэтнээрээ дамжуулаад мөн түүн дээрээ нэмээд өөрийнхөө тухайн мөрөөдөл маань бодит болцсон байх юм бол та ямар эмоц, ямар мэдрэмжийг гаргахын тэр мэдрэмжүүдийг гаргаж нэмж өгснөөрөө бид нар мөрөөдлөө бодит болгох боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр энэхүү визуализа буюу төсөөлөх арга маань мөрөөдөлтөө хүргэхэд одоо маш тийм дөт зам болж өгдөг аргуудын маань техникүүдийн маань нэг байгаа. Тийм болохоор та нар маань альва тэр мөрөөдөж байгаа зүйл байр, машин, одоо өөр юу ядын гадаад орон Америк гэх мэтчлэн тухайн мөрөөдөж байгаа зүйлүүдээ яг өөрөө тухайн үедээ бодит болж байгаа юм шиг тухайн үедээ өмссөн хувцас, сэтгэл зүйн гаргаж байгаа реакц, сэтгэл одоо эмоц гэх мэт бүх зүйлээ яг л детачлан бодитоор болж байгаа юм шиг төсөөлнө. За энийг яг 1 сарын хугацаанд хийгээд үзээрэй. Ингэснээр та мөрөөдлөө бодит болгох боломжтой болно. За ингээд миний мөрөөдлөө бодит болгох 2 дахь арга маань визуализа буюу одоо төсөөлөн бодох арга байлаа. За тэгээд энэ дээрээ нэмээд миний өмнөх одоо видеон дээр заасан аргыг бас нэмж хэрэгжүүлнэ. Ер нь бол одоо бид нар ямар нэгэн зүйлийг шинээр сурахтаа маш олон аргыг тал талаас нь хэрэгжүүлэхтэй адилхан мөрөөдлөө бодит болгоход ч гэсэн арга байгаа. Тэрэнд ч гэсэн хугацаа хэрэгтэй, арга техник хэрэгтэй. Тийм учраас бид нар тал талаас нь хийх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд өнөөдөр маань видео маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд та нар маань миний дараагийн шинэ видеонуудыг үзхийг хүсэх юм бол та нар маань бас намайг миний YouTube чаналыг бас дагаарай. Тэгээд мөн манай онлайн болон танхимын сургалтууд маань одоо байнга эсрэг даваад явагдаж байдаг. Тэгээд онлайн болон танхимын сургалтанд суусан хүмүүс маань маш гоё үр дүнд хүрсэн байдаг. Тэгээд та нарт бас тэр хүмүүсийн үр дүнгээс бас дараагийнхаа видеогоор хуваалцгаолно. Тэгэхээр та нар маань ч гэсэн цаг алдахгүй мөрөөдлөө бодит болгох арга техникүүдэд суралцаж өөрийнхөө амьдралыг өөрийнхөө мөрөөдлөөр одоо өөрийнхөө хүснээрээ өөрчилж бүтээх өөрийнхөө аз жаргалыг бий болгох энэхүү алхмууд яг одооноос эхлээд хийгээрэй. Тэгээд та нартай амжилт хүсье.